Өнөөдрийн дугаартаа үргэлжилсэн 2 удаагийн үйлдэлээр залилах гэмт хэрэгт холбогдсон хэргийн талаар ярина. За энэ 2 хэрэг маань нийгэмд яригддаг сэдэв байгаа. За нэгтгэх нь хэд олон хүн төрийн хүндэтгэлтэй шагналыг ямар шалгуур үзүүлэхгүй гэж байна. Нэг ёсондоо шагналын эзнээ олохгүй байна гэх шүүмжлэл гардаг. За сүүлдээ авах ёстой хүмүүсүүд нахгүй байхад улстай хийж гээгүүлсэн гавьяа байхгүй хүмүүс мөнгөөр худалдаж авдаг ч гэх яриа бэ. За хоёр дахь нь хүүхдээ сургуульд оруулах гэж танд мэддэг хүмүүсээр яриулж гар хүндрүүлж хэдэн төгрөг эрх бүхээ албан тушаалтанд өгдөг гэх асуудал гардаг. Шагнал зуучлуулахаар мөнгө өгж алдсан эхний хохирогч Б мөрдөн бацаал өгсөн мэдүүлэгтээ за шүүгдэгчтэй нь 2023 оны 4-р сараас миний ажилуулдаг хувцсны дэлгүүрээр үйлчлүүлж гиснээс хойш би түүнийг таньдаг болсон. За тэр надад өндөр насны хүүхэд зээл гаргуулж авах боломжтой талаар байнга хэлдэг байсан. За би өвөөгөө хамт амьдардаг. За миний өвөө Монголын урчуудын эвлээ уран зураач хүн. Тиймээс тэр эмэгтэйд өвөөдөө урлагийн гавьяа зүтгэлсэн цол тэмдгийг авч өгөх хүсэлтэй байгаа талаар түүнд хэлэхэд за зүгээр хүлээж суугаад байвал гавьяа тэмдэгт олдохгүй. Чиний өвөө өнөө маргаашгүй өнгөрөөд өгвөл чи харамсан. За тиймээс надад 5 сая төгрөг өгвөл хурдан гаргуулад өгье гэж хэлсэн. Өмнө нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 2-р сарын 6-ны өдрийн 15 дугаартай төрийн шагнал тодорхойлж уламжлах тухай тогтоол миний өвөөгийн нэр холбогдох газартаа хүргэгдсэн боловч хэл чимээгүй байсан учраас энэ хүн зохицуулаад өгөх байх гэж итгэсэн. За итгэсэн учраас түүнд хэлснийхэн дагуу 5 сая төгрөгийг шилжүүлсэн. За гэвч өнөөдрийн хүртэл миний өвөө гавьяа шагнал аваагүй. За дэн Чингэлтэй дүүргийн дугаар хорооны халамж үйлчилгээний ажилтан гэдгийг би бусдаас олж мэдсэн. За тэр надаас мөнгө авснаас хойш 2023 оны 11-р сарын 26-ны өдөр гавьяат олгосон тушаалд хамгийн сүүлийн байдлыг гараад дуулсан. За манай өвөөгийн шагнал тодорхойлсон бичиг баримт архивлагснаар шагнал орохгүйг болсон. Тэр төрийн албан хаагч мөртлөө надад байнга худлаа ярьсан. Мөн миний нэг найз нэг хүүхдээ тэдгээр сургууль шилжүүлвэл 2 хүүхдээ нэг сургууль зөөдөг болчихвол амар гэхин сонсоод тэр эмэгтэйг найзтайгаа холбож өгсөн. За тэр сургуульд оруулаад өгөхөд 10 сая төгрөг байдаг. Харин миний найз учраас тэр 4 сая төгрөг зуушлах хүс авахар тохиролцсон. Миний найз тэр 4 сая төгрөгнөөс 2.5 саяг өгсөн юм билээ. Тэгсэн чинь үлдэгдэл мөнгө өгөхгүй байна гэж алавтай юм шиг над руу залган 10 сая төгрөгийн имийг 4 сая төгрөгөөр зохицуулаад өгөх гэж байхад мөнгөө өхрийн басчид сувуулж өглөө. Би ямар талхны мөнгө авч байгаа биш гих мэтлэн надад уурлсан. За тэгэхээр би аргагүй байдалд орж үлдэгдэл 1.5 сая төгрөгийг шилжүүлж 4 сая төгрөг болгосон. За тэгж байтал удалгүй миний найз над руу залгаад чи ямар хүн танилцуулсан юм бэ? Хүнээс асуухад зартай луйварчин гэж байна штэ гэж надад бухимдаж залгасан. Мөн найзын маань нөхөр ч над руу залгаад тэр мөнгө төгрөгийг олоод үг ямар балиар амтан танилцуулсан юм гэж одоо надад хэлсэн. За би энэ асуудлаас болоо сэтгэл зүйн хувьд дарамтанд орсон. За сүүлдээ миний Facebook болон утасны дугаарыг блоклоод ямар ч холбоо харилцаагүй алга болчихсон. Манай найзыг нийл хүүхдээ болохыг мэддэг тул эмзэг сэтгэл зүйтэй байгааг мэдсээр байж би гэрээс л бичээд өглөө. Би ажилгүй болсон гих зэргээр мессеж бичин одоо дарамталж над руу хүртэл өхнө гэж мессеж илгээдэг байсан гэжээ. 2 хүүхдээ нэг сургуульд явуулахын тулд мөнгө өгсөн хохирогч болсон ишийн мөрдөн бацаалт өгсөн мэдүүлэгт за анх танилцаж мөнгө шилжүүлсэн талаар хэлээд за би өөрөө хаан банкны данснаас худалдаа өгсөн банкны тоо данс руу хан уул дүүрэгт байрлах ийм март дэлгүүрт ажил дээр байх үедээ интернет банкар тухайн мөнгөийг шилжүүлсэн. За шүүгдэгчдээ надад утгагүй сургуулийн асуудлыг чинь шийдээд өгнө гэсээр 2024 он гарсан. За тэр бүх хугацаанд удаа дараа надад худлаа ирсэн. За би сүүлдээ мэлхцэн болохоо олж мэдээд мөнгө авъя гэхэд би амиа хоржлоо хүүгмийн чи асран хамгаалаарэ гэж намайг сүрдүүлсэн. За энэ байдлаас болоод би гэр бүлийн хүмүүсүүдтэйгээ маргаж үл ойлголцох асуудал гарсан. За миний хүүг сургууль шилжүүлж өгөөгүй. Анхнаасаа намайг хууран мэхэлж мөнгө авах зорилготой байсан тодорхой болсон. За цагдаагийн байгууллагад намайг гомдол гаргаснаас хойш одоо мөнгөний манд багаар шилжүүлсээр 4 сая төгрөгийн манд буцааж өгсөн. Дэн мөнгөө надад буцааж өгсөн хэдий ч намайг асар их сэтгэл санаагаар хохироож нялх хүүхдтэйг мань мэдсээр байж уурлаж бухимдуулснаас болж миний хүүхний сүх хүртэл татарсан. За намайг миний өхлийн золиос чи шүү 12 давхраас унлаа гих зэрэг удаа дараа дарамт учруулсан тул би гомдолтой байна гэсэн байна. Шүүгдэгчдээ мөрдөн бацаалт өгсөн мэдүүлэгтээ эхний хохирогч буюу төрийн шагнал авч өгнө гэсэн хэрэгт холбогдсон талаараа за би Бэтэй хаан уул дүүргийн Токо 5 хотхонд байрлах дэлгүүрээр үйлчлүүлж авахтай танилцсан. За 2023 оны 5 дугаар сард тэр над руу залгаад
Миний өвөө өндөр настай хүн одоо улсаас гавьяа цол авах л үлдээд байна. Би хөөцөлцөөр байгаа нийслэлээс тогтоолыг нь гаргуулсан. Ерөнхийлөгчөнд хамгийн газар танил байна уу гэж асуухаар нь ер нь бол байгаа. Гэхдээ тодорхой хэмжээний үн ханштай байдаг юм гэж хариулсан. За би өвөөгийнхээ шагнуулах материалыг ерөнхийлөгчөнд хамгийн газраас асуулгасан чинь шагнуулах хүмүүсийн дараалал нэлээд доогуур байхаар нь найз нөхдийн хүрээнд бэлэг сэлдүүж гуйсан. Ингээ жагсаалтын 500 гаруй материалын доогуур байсныг дээшүүлж өгсөн. Гэвч том дарга нарын нөлөө ороод тэр өвөөд шагнал авахулж чадаагүй өвөөгөө шагнуулахаар өгсөн 5 сая төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан гэжээ. Харин сургуульд оруулж өгнө гэсэн хэрэгт холбогдсон хэргийнхээ талаар ишийн хүүхдийг тэр сургууль руу шилжүүлэх гэж 4 сая төгрөг авсан. Би тэр мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулаад мөн адил дууссан. Би тэр сургуульд ажилтгүй сургуулийн хүүхдийг өөр сургууль шилжүүлж өгөх эрх бүхий ажил хийдэггүй. Гэхдээ тэр сургууль руу шилжүүлэх боломж бол надад байсан. Харин ишийн харилцаа хандлагаас болоод хүүхдийг нь тэр сургууль руу шилжүүлж өгөө байсан. Тэр уцаар ярьж байхдаа нөхрөө сургуулийн багштай хардаж ярьсан нь надад эвгүй санагдаад уг ажлыг болж 4 сая төгрөгийг буцааж өгсөн гэсэн байна. Хэрэгт холбогдсон шүүгдэгч Дэгийн биеийн байцаалтай танилцъя. Тэрээр 1986 онд Улаанбаатар хотод төрсэн эмэгтэй дээд боловсралтай эрх зүйч мэргэжилтэй ам бол 2 хүүхдийн хамт амьдардаг хүн юм байна. Өмнө нь Баянгол дүүргийн эрүүн хэргийн анхан шатны шүүгээр орж заллах гэмтрээд холбогдсон 20 хад оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнцсэн. Мөн дахиад заллах гэмтгэрт холбогдсон 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаад шийтгүүл жалаа бүрэн эдэл дууссан түүхтэй ийм хүн юм байна. Улсын яллагчаас шүүгдэгчдээд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-гийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар 20 хал оногдуулж уг ялын нээлттэй 20 байгууллагад илрүүлэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч энэ гэмт хэргийн 4 төрлийн сонгох санкцтэй тул 20-оос өөр төрлийн ял оногдуулж өгнө. Миний үйлчлүүлэгч нь насанд хүрээгийн 1 хүүтэй ба хүүхдийг нь дээгээс өөр тижээн тэтгэх хүн байхгүй. Ээж нь өндөр настай хүүхдийн эцэг архаг архичин тул хүүхдэд асран хүмүүжүүлэх боломжгүй гэсэн саналыг гаргаж мэтгэлцсэн байна. Шүүхээс шүүгдэгчдээ ам бол 2010 онд төрсэн 14 настай хүүхдээ өрх толгойлолтой амьдрэх хувийн байдлыг харгалзан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлсэн байна. Ингээд заллин хийгээ сурсан хүмүүс удаа ял аваад хаширдаггүй юм байх та гэсэн бодол надад төрж байна. Миний сувгийн дэмжин надтай хамт байгаарай. Цаг зав гарган сонссон танд баярлалаа.